Ингээл од болчихж байгаа гэдэг мэдрэмж байхгүй. Амар ганган манган болоод шууд гар уцмус барайл ингээл эхлээл хэвлэгдээл зарагдаал тоглогодоол үзээл тэгэл хувцас олж өмсөөл клип хэлгээл ер нь нэг тийм хоёр ирэх хүүхд байсан юм шиг өндөө одоо бодохоор чиний гаргасан шийдвэрийг дагаад би чи тоо салж байгаа чи автаа уулзуулна гэсэн бол уулзуулж шүү гэж амлалт авчаад би нэг дөрөв удаа л уулзсан байна одоогоор. Гэр бүлтэй болоод хоёр хүүхэд гаргацсан бас нэг юм амьдралтай болцсон үнэ амьдралыг би өмлөхөд уул нь өмүүлж орж ирсэн хүнийхээ амьдралыг би өмлмээрг байх. 40 нас хүрэл яг үндсэндээ төлөвшт юм байна. Тэгээ ээжтэйгээ сайхан хөдөлчихсэн л гэж бодож штэ. Хоёр нэг дуунаа хүччээд нэг дуулах гал оролдоол нэг нөө түрээсний байранд Дамбахны үүр гэж нэрлэдэг тэр байранд байж хат л орж ирэл. За хоёр хүү юу хийгээд байна гэл. Тэгсэн чинь л тэр нэр өш энэ юу хамтлагийн нэр хэлж үгүй юу гэлөө юу гэлээ. Тэгсэн чинь хоёрт би хамтлагийн нэр бодох юм байхгүй хүчж байгаа юм биш үү гэлөө. Эмсэж чинь тийм содон хүн байсан шүү дээ өвөрмөц. Тэгэж нэртэй болж бас хоёр хүн хамтлаг. Хэд энэ тавьдаг хамт олон хоёр хүн хамтлагийн зүгээс Ирвэх аймагт нэг сайхан урамтай хүргэж байна. Гараа шүрхөд. Гараа шүрхий. Мэргүй мэдрэмж штэ. Ингээл од болчихж байгаа гэдэг мэдрэмж байхгүй. Амар ганган манган болоод шууд гар уцмус барайл ингээл эхлээл. Ээж аав нь гар уц барайг байх чинь хүүхэд нь гар уц барьцсан гэртээ явж байгаа. Тэгэхээр чи амар мэдрэмж штэ. Тарилаа буусан дотор сууж болохгүй юм байна гар уцтай хөнгө айлгаа эхэлж байгаа юм чи. Гар уц барьсан мөнгөтэй мэйтэй чи таксигаар явж гээд шууд хөөгөө болгочихсон дүүхэд штэ. Найзтайгаа Nokia 5110 барьцсан. Тэр чинь нэг тасархаа утсан. Тэгээ эхэлсэн байхгүй хоёр хүн хамтлагч. Гэмт дуунууд нь хийд болоод тэгээ шууд 10-аас 10 дугаар ангиас л юу агаал бодохоор чинь шууд л баг тэр урлагийнхны дунд яваад орсон юм уу. Хоёр хүү тэгээ нэг мэдсэн чинь л 500 мянгаар саяар дуулдаг болсон байсан шүү дээ. Бодохоор. Тэгээ нэг мэдсэн 100-ны манлаас арайгч тэгээ дуулсан ч явж байгаа шиг. Нэг мэдсэн солонгост очсон өдөрт 2 удаа, 2 өдөр 4 удаа тоглож мөн. Хоёр хүнтэй хамтлагч авсаархан шүү дээ. Айгаа амар сонгол монголоо гээ болдог байсан шүү дээ. Тэгэхээр чинь машин төрж ихэхгүй онгоцон суугаал явчих. Хэвлэгдээл зарагдаал тоглогодоол үзээл тэгэл хувцас олж өмсөөл клип хэлгээл ер нь нэг тийм хоёр ирэх хүүхд байсан юм шиг өндөө одоо бодохоор. Тэгээ сургуульд өгсчөөд энэ манай хоёр хүн хамтлагч бас тоглолт хийх болсон юм аа. Мэргэжлэрээ ажил хийнэ гэсэн чинь V студио санал тавиад CD альбом чинь 2 дахь CD-г чинь гаргая. 10 дууны клип гаргая, цомог момыг чинь гаргая, ивент гэх тийм бүх юм энэ одоо манай студ зохицуулъя гэдэг. Тэгэж хүмүүс санал тавьтал бас уран бүтээл хийнэ гэдэг бас хэцүү үйл дээ. 2004 онд хипхопын төлөө заа гэж хэлцгээгээд тоглолт хийгээл. Тэр жилдээ харин манай ихсэр маань нэг ангийнхаа бүсгүүтэй тэгэл гэр бүл зохиогоол тэгээ хамтлагийн дуу хоор ер нь тэгээд зогсох
тал руугаа орсон. Улаанбаатарт байхгүй нөө шилжээд бие олдовч сэтгэл халтнаа. Тэрхүү болоод тэгээ яцсан юм шүү. Тэгээл манай айгуу сургаггүй болсон шүү. Тэгээ би ч ганцаараа Galaxy-г нэг цом гаргаад 20,000 төгрөгөөр зарагдаад дууссан шүү дээ. Бидний тав хүлээн хамтарч анх удаага олгож байгаа шагналаас үзэгчдийн сэтгэл оюунд нийцсэн шилдэг аялгаутай хамтлагаар шалгарсныг батламжилж хий дайрцсан батламжийг өргөн барьж байна. Хоёргүй амжилттай баярлалаа. Арт одоо барих зүйл байхгүй мухардцсан үе гэж байна айгүй хэцүү. Тийм үед чинь одоо хүн бас яг учраа олохгүй нөгөө бор дарсанд донтох, шунах, тэрийгээр өөрийгөө хуурах, тэрийгээр унтчихээн гэж өөрийгөө ойлгох. Тэгээд нэг юмнаас салж ясамарж гин гэж нэг хэрүүл маргаанаас холдчихээн гэж уусаар адил хүн өөрөө төрсөн сарамгчин лугаа адил гэдэг шиг л яг болцсон л байдаг юм билээ шүү дээ. Хүн миний явж идэг шалтгаан бол тодорхой. Би бол зүгээр нэг одоо шууд ярихад нэгдүгээр эксэр маань гэр бүлтэй болоод одоо хоёрхан хамтлаг уран бүтээл хийх зогсолт. Дээрээс нь би хөгжмийн програм дээр ажиллаж гин гэж би ажиллаж байгаа үедээ би нэг ПУ-гаа суугаад иддэг байсан. Энэ маань лавшраад нэлээд тийм юу хөгжим хийж явахдаа хөвчлэн уудаг тийм юу тамаа их тоосон. Тэгжээс нь шууд хөгжим гоё олонгууд хөөрөөд шууд гадагшаа гараад найз нөхдрөөгөө явчихчаад дарваад явдаг нэг ийм зуршлууд. Би нэг бүгдийн сүулт бодохоор ийм л юм болоод байсан юм байна. За ер нь муу аав гэж байхгүй. Би бол ямар ч муу аав гэж байдаг. Хамт байж чадахгүй тал муу аав болчдөг юм шиг байна. Тэсгээ болоод төвчгээ болоод ингээд сэтгэл хөрөөд мөрөөд гэдэг зүйлүүд байна шүү дээ. Энийг хүн ингээд үргэлжлүүлж хийсээр байж иж тэгээ зүйлдээ хүн тийм байдалд хүрдэг байх гэж бодож байна. Надад одоо миний буруу бол би одоо байгаа гэж бодсон шүү дээ энэ чинь. Юугээл зүгээр нэг сайхан юм байж хат хүн надаас яваад өгд. Тэр хүнд бас нэг проблем байсан болохоор ингээд асуудал гараад ахаар би стресстэй дээ шүү дээ. Энд чинь зарим юм мэдчихэд дээ шүү дээ. Би мэдчихэд байгаа юмнаас олж хэрүүл үсээд дээ шүү дээ. Тэр юмудаа зогсоохгүй байсан юм чи яах юм? Салхаа сураарахгүй байдалд орж байгаа юм чи. Тэгээ эцэст нь хүүхдээ хэн авах юм? Хэн сайн өсгөж чадах бол гэд бодохоор мэдээж ээжийнхэн дэргэд л байсан дээр гэж би бодохгүй юу. Тэгээ уулзулж яах гэсэн чиний гаргасан шийдвэрийг дагаад би чи тул салж байгаа мэдж байгаа үз. Тэгээд дээрээс нь чи аавтаа уулзуулна гэсэн бол уулзулж шүү гэж амлалт авчаад би нэг 4 удаа л уулзсан байна одоогоор. Гэр бүлтэй болоод 2 хүүхэд гаргацсан бас нэг юм амьдралтай болцсон үнэ амьдралыг би өмлөхөд уул нь өмүүлж орж ирсэн хүнийхээ амьдралыг би өмлмээргүй байх. Тэгээ айгу төвчээр заагаад байдаг. Тэгээд одоо хөөх шухтайгаа уулзмаар л байна. Өөрийгөө сайн авч хэлэхэд бол надад хэцүү л байна. Уулзах чадахгүй байгаа юм чи би энийг яаж сайн авч хэлэх вэ? Охин маань одоо 16, 15 хүрч нэг ч л 16 хүрэх юм одоо. Тэгээ 16 хүрэхээр нөгөө нэг насанд хүрсэн үе чинь одоо өөрөө шийдвэрээ гаргадаг болно. Тэр үед нь одоо бүр уулзт юм уу гэд янз янзын бодноо. Нормадах 9 эрдэнэгээд 3,500 гэд төрөөд бас л астагаа гоё мэдрэмжтэй. Үнэн зүгээр хөлмөл газар гიშгэж мишгэж байгаа мэдээ алдсан юм уу хайшин гүүж хараагаал зүгэрстөө халнаа амар хөдөлгөөнтэй болол ерөөсөн. Яараал твдэл бүх юм бүтээд байгаа юм шиг болол. Тэрэн шиг тансаг мэдрэмж гэж байхгүй байна. Би нэг Францад байхад нэг шивээс илгээд нэг вирусны асуудал авцсан байсан юм байна. Одоо нэг унтаа байдалд ордог С гэдэг. Ковид үеэр бүгдээрээ л архиудчихсан шүү дээ. Тэгэл нэг тийм хэрэглээтэй байж байгаад ковидын
вакцин илгэсэн чинь гинт ингээд вакциныг гаж нөлөө гэдэг юм уу юу гэдэг нэг тиймэрхүү он шиг юм болоод айгүй хурдан биеийн юунууд ханхун харахад эрүүл биш юм шиг болоод угаасаа өвчтөн хүн чинь хараас илтвэдэн шүү дээ. Би тиймэрхүү байдал руу ороод тэгээд ерөөсөө би чинь амны тамхич татдгүй хүн ерөөсөө ер нь одоо энэ спиртний агуулмжтай бүх төрлийн юмнаас л татгалцчвал би зүгээр болчих юм байна гэдгийг ойлгоод зайгаа барьж эхэлсэн байхгүй. Архинаас бол одоо холдсон гэх нь гарсан гэх нь хайшин хэрглэж болохгүй гэдгийг ойлгосон нөхцөлд бол одоо сонсож байгаа, үзэж байгаа, харж байгаа улсууд бол тэгээс битээ та нар өөрсдөө хэрэгэл. Тэгээ та нар бол үеийн тэнд хэрэгэлж явж байгаа л нэг хонхон дугаараа л нэг имлэгийн орон дээр очиход одоо нэр өвдгөж чи имлэг ээжээс өөр юм байхгүй л үлдэн шүү. Тэгээ азан тааруул амьд азан таарахгүй бол тэгээд яваад байгаа. Баран нөхдүүд хэрүүл та нөхдүүд заа яраа тэгтээ Facebook хөлөнд дэдний факт мэд хотом жараад шалтгадаг хэрэг миний хараад яг зөв тэжлээ зэж байвал би яг зөв тэдэг битээ тоо хүмүүс хамтар сонцоо хатаг яадаг дөрөв мөтөр тэтгэс гэж яахгүй харжигэн жороод нөгөө хамгийн хэцүү юм чи хайртай хүмүүсээ алдах шүү дээ. Одоо энэ өөр бол одоо эрүүл мэндэ алдах хайртай хүмүүсээ алдахчл одоо хамгийн амьдралын хүнд хэцүү зүйл байх болов гэж би бодод байна. Дандаа байх юм шиг санаалаад тэгэл алга болчдөг л хорвоо юм байна. Аав хоёр манаас Тэгвэл бол манай аав бие муутай авахт нэлээд намайг анзаарсан. Миний хүү яг ингээд бит хоёрын төлөө санаа тавиад ингээд яг эхэлчих ингээд. Одоо аав маань байхгүй болтлоо 2 жил гарсан болж байна. Ээжтэй нэг түшиг болохоор болоод нэг бэлдээ бусын юмд нэг санаалгын зовоохгүй шиг дахиж хийж үтээгээд нэг хэдэн цагаан хийд дуу гаргachвал яа ингээд энэ мэрэгж миний мэрэгж сонгосон мэрэгжил юм чинь би юунаас айх вэ? Юунаас санаа зовох вэ? Тэгэл одоо ингэ явж байгаа надад их сайхан байна. Гол нь ээжигээ зовохгүй. Сэтгэл амар ингээд унтж амарч байгаа юм арга.